За машин солих яг уу ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бид хоёр энэ цуврал эхэлсэн цагаас хойш хамгийн их сэтгэл ирүүлсэн яг энэ танк гэдэг машиныг танилцуулж өгөөч гэсэн сэтгэл дээр бас хариу болгоод та бүхэнд өнөөдөр танк машиныг танилцуулъя. Тэгээд бид нар Horse Motors-ийн 2 давхарт бодон автотрейдер ирсэн байна. За ер нь бодон автотрейдыг ер нь яг оффроуд сонирхогчтой. За энэ автомашин сонирхогчтой бол аль хэдийн бүгдээрээ танил болчихсон байх. За энд бол яг танк 300-ийн маш олон төрлийн загварууд байна. Бид нэр тэгээ бас төдийлөн бас мэдээлэл дутмаг байсан байна. Тэгэхээр тэрийг бас та бүхэнд бас нэмэлт мэдээлэл болгоод өгье. Ер нь зүгээр танк 300 гэдэг чинь зөвхөн ганцхан төрөл биш те. Дотроо бас 2 3 төрөл байдаг юм байна. За тэгээ танк гэдэг нь дотроо дахиад цаашаага 400, 500, 700 гэдээ маш олон төрлийн загварууд бас байдаг юм байна. Эдгээр нь бас хоорондоо ямар ялгаатай юм. Тэгээ бид нар өнөөдөрт бидний хэрэглээнд арай илүү таарах нэг загварыг бас сонгоод явъя гэсэн сонирхолтой байна. Тэгээд та бүхэндээ бас яг энэ загваруудын хоорондох жижиг ялгаанууд дээр бас нэг ганц хоёр зүйлүүдийг танилцуулаад тэгээд утгагүй бас тест драйвтай гарыг тийм. Төв завсарлаад та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл өгсөн юм аа. Бидэртэй адилхан машинаа солих уу, шинэ машин худалдаж авах уу гэдээ хэрэгжилж байгаа бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Ocean Finance автомашины лизингийн үйлчилгээндээ урамшуул зарласан байгаа юм байна. За үүнд нь бол анхны автомашины худалдаж авч байгаа хэрэглэгчдэд 500 мянган төгрөг хүртэлх уцаан олголт. За эсвэл хуучин машинаа процентод байршуулах. Эсвэл гадаад аялах эрх гээд олон төрлийн урамшууллууд багтсан байгаа юм байна. Автомашины томоохон худалдааны төвүүдийг салбартаа олох дээр салбар хайж цаг алдах шаардлагагүй. 500 сая төгрөг хүртэлх зээлийг 30 минутын дотор шийдвэрлээд шинэ машинтай болох боломжтой. Бидэртэй хамтран ажиллаж байгаа Ocean Finance баярлалаа. За тэр бодон автотрейдийн онцлог нь болох дээр ер нь бол яг энэ танк 300 машинуудын илүү юм limited edition гэж ярьдаг те цөөн тоогоор өгүүлбэрлэгдсэн үйлдвэрийн тоноглолтой загварууд. За тийшээ бас нэг өөр загваруудыг бас худалдаалдаг юм байна. Тэгээд за миний энэ яг энэ зүүн гартал харагдаж байгаа бол танк 300 гэхдээ Iron Cavalry гэдэг нийтдээ 3500 ширхэл худалдаанд гарсан үйлдвэрээс ийм тоногтой загварлууд байгаа юм байна. За миний энэ артлт болох тэр илүү хотын хэрэглээнд тааруулсан загвар байгаа болвол за ийшээ ингээд яваад харах юм бол адилхан 300 гэхдээ энэ загвар болох тэр сүүлчний худалдаанд бас нийлүүлж байгаа хайбрид загварууд нь. Тэгэхээр эдгээр загварууд бүгдээрээ адилхан 2.0 турбо мотортой хэрнээ. За энэ болох тэр нэмэлтээр плагин хайбрид болоод эхэлчихсэн. За тэгээ хайбрид болж өгснөөр бас мэдээж ирэх хүчийг нь илүү их нэмэгдүүлж өгсөн юм онцлогтой. Тэгээ хэрвээ яг бодон автотрейдийн бас өөрсдийн хуудсыг дагаа тэдний сүүлийн тестүүдийг үзсэн бол тэнд ингээ нэг хамаг машинуудыг давж дийлээдсэн машин чинь ерөөхдөө энэ хайбрид загвар юм байна. Бас яг энгийн мотортой биш гэсэн үг те. За тэгээд ийшээ ингээд яваад харах юм бол энэ болох тэр танк 330 гэ загвар юм байна. Энэ болох тэр V6 мотортой 3.0 ийм мотор байгаа юм байна. Тэгэхээр одоо илүү хүчтэй загвар те. Яг хайбрид бол биш. Гэтэ яг хайбридийн хажууд баг хайбрид нь илүү ч юм шиг одоо энэ хайбрид загвар нь илүү юм шиг гэж ярьж илээ. Тэгээд тест их үедээ бол зарим нэг юмнуудыг харах бах. За энэ бол бас адилхан үйлдвэрээсээ нэмэлтийн тоноглолууд энэ бүх тоноглолууд нь үйлдвэрээсээ байгаа нь бас сонирхолтой юм байна. Тэгээд дараад нь бас доор юуг үзүүлээ. Great Wall Motors гэдэг яг Alpes-ийнх нь борлуулагч нь байгаа. Тэнд бол яг энгийн бүр яг үйлдвэрийн сток гэж монголчууд хэлдэг тийм. Тим загварууд нь бол доор байгаа. Тэрийг бас дараад нь харуулчих. За тэгээд энэ 300-ууд үргэлжлээд за ийшээ бас дахиад нэг бүр гоё хоёр юм байгаа. За энэ хоёр болох тэр адилхан нөгөө танк 300 маань яваад байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол яг бодонгийн өөрсдийнх нь бас нэмэлт тоноглол хийсэн үйлдвэрийн тоноглол дээр бас нэмээд тоноглочихсон хөлбөрүүд байгаа. За тэнд бол яг үйлдвэрээсээ тоноглолтой гэсэн загварууд байсан. За тэгээд хайбридууд нь болохоор илүү яг сток байсан болвол за энэ ч бүр нэмэлтээр бүр тоноглоод өчгсөн. За энэ бол бас яг энэ урдаас бас яг энэ машиндаа зориулсан тоноглолуудыг цогц багцаар нь те аваа авчираад ингээд тоноглолчихсан байгаа юм байлээ. За энэ цагаан загвар нь бол бүр өшөө бүр портал тавиад өндрүүлчихсэн. За портал дээр яг өөрөх нь амарчин болох тэр энгийн яг өөр дээр нэрдэг тоногийн амарчин. Тэгтээ юу нь болох тэр портлоор өндөрлчихсэн учраас бас нэлээд том гоё зигзэгээ зирчихсэн юм байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ бодонгоос судалдаа авалт хийхээр сонирхох юм бол бас нэг давуу тал нь тэр байгаад байгаа юм байна. Яг
бидний дунд нэг тийм эргэлзээ байгаа ш. За хятад машин, за хятад машин дээр нөгөө нэг тоноглолууд нь бас хангалттай хөгжүүлж чадсан уу юу гэдэг нэг эргэлзээ миний хувьд л байсан. Тэгээд энэчээс харахад бол аль хэдийн эднэр ингээд нөгөө тоноглолуудаа бол тий өөрсдөө хийгээд сурчсан байна. Аль хэдийн тоноглолтой машинуудаа ингээд зарж байгаа учраас бас их гоё даваа тал болох юм шиг санагдаж байна. Тэгэхээр бас эднийхээс ингээд дамжуулаад шаардлагатай бол тоноглоод эсвэл стокор авах янз бүрийн боломжууд бол энд бол байгаа юм байна. За тэгээд танк 300-ийн хувьд бол ярихад бол юм байна. 2.0 мотортой энгийн загвар, 2.0-той турбо загвар, 3.0-той V6 загвар байна. За тэгээд өшөө бас нэг энэ ганц хоёр загваруудыг бас та бүхэнд харуулчих. Ер нь танк гэж бас ямар юм танк гэдэг чинь өөрөө нэг юм том гэр бүл байна шүү дээ. Тэрэн дээр бас танилцуулгууд байна. За энэ бол танк 400. За дугаараа ихэнд бас доор харуулсан машин бол бас танк 400 байсан. За энэ бол ер нь бол бодонгийн баг нэрийн хууц болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй ийм бүрэн тоноглолтой загвар байгаа. Тэгэхээр энэ өөр дээр бас нөгөө портал дээр нэмээд бас амаржин бас нэмэлт өндөрлөгөөтэй ийм машин байгаа. Аль хэдийн бүр маш том те энэ одоо энэ хамар нь баг л миний данд хурж ирж штэ. Тэгэхээр энэ хэмжээнд хүртэл бас ингээ бүрэн тоноглолцсон. Тэгээд яг энэ порталуудын хувьд ч гэсэн ялгаагүй бодонгийнх яг урдаас за танк ч өөр хятад машин шүү дээ. Тэгээд яг хятадаас нь бас яг энэ машин дээрүүлсэн порталаар нь тоногулж ингэж тест хийсэн ийм машинууд байгаа юм лээ. Түрүүний харуулсан цагаан загвар 300 болох дээр амаржин болох дээр яг үйлдвэрийнхаараа энэ болох дээр амаржинаар нь ч гэсэн нэмээд өндөрлчихсэн учраас бүр ийм өндөр болж ирсэн байна. Тэгээд энэ Top Fire гэдэг бас яг энэ брендийн нэмэлт тонголуудыг хийчихсэн ийм загвар байгаа юм байна. Тэгээ бид тэр сая ерөөхдөө сонирхож үзлээ. Тэгээ яг энэ танк 400 300-аас юугаар ялгараад байгаа юм бэ гэхээр за энэ бол угаасаа нөгөө яг high 4T гэдэг яг бас цахилгаан мотор хостолсон. За дээрэс нь ерөөхдөө дотор салооны юуг хараад үзэх юм бол арай илүү жоохон лакшери гэж ярих юм уу те. Арай илүү тийм тал руу илүү анхаарч өгсөн загвар шиг санагдлаа яг 400-ийн хувьд. За 300 бол ерөөхдөө хамгийн энгийн бейс байдлаар харж болох юм байна. Тэгээ 400 бол арай жоохон шат ахиус нэг юм жоохон тансгал. За тэгээд гэхдээ надад бол 400-ийн бас яг үнийг хэлэхэд бол энэ headlight буюу те гэрэлний загвар бол 300-аас бол хамаагүй илүү таалагдж байна. Ерөнхий төрхийг нь аваад үзэх юм бол. За тэгээд ийшээ дахиад нэг хоёр машин байгаа энэтэй танилцсан. За одоо энэ танк загвар маань болох дээр танк 700. За энэ хоёрын хооронд бас 500 байгаа. 500-ын доор буухтаа нэг харуулчих. За энэ бол 700 загвар. 700 танк 700-ийн хувьд бол дотор салоныг нь харлаа. Ерхий анзаараад үзэх юм бол бүр хамгийн дээд зэрэглэлийн одоо тансаг хэрэглээний гэх юм уу тийм болоод ирж байна. Дээрээс нь танк 700-ийн хувьд за өмнөхтэй адилхан 400-тэй адилхан ерөөдөө хайбрид хосолсон юм мотортой, цахилгаан хосолсон мотортой. Тэгээ хүч бол бүр өшөө илүү болоод ирж байгаа. Дээрээс нь илүү тав тухыг хангах үүднээс энэ нөгөө хийн ном амарж ингээд оруулаад өгчихсөн. Тэгээд дотор салооны хувьд бол одоо арьсан нөгөөд нэг бидний өмнөх дугааруудыг анзаарчсан бол илүү үнэтэй нөгөөлөг тансаг зэрэглэлийн машинуудад таарчсан Napa гэдэг арьсан салонтой Harman Kardon гэдэг бас спикер дууралтын систем гэсэн илүү гоё юм тансаг зэрэглэлийн юм. За тэгээд урт хойно гэлтгүй бүр дөрвөн суудал дээр суудлын масаачсан штэ гэдэг ч юм. Ийм юм болоо явчихин. За тэгээд ийшээ ингээ харуулах юм бол энэ бол адилхан 700 загвар. Тэгээд дээр нь бас илүү жоохон тоноглолчихсон. Нөгөө шаргал загвар маань илүү хотын тоноглолтой байсан бол энэ бол бас жоох илүү оффроуд талдаа тоноглоод өчгсөн. Урда буулбартай тий винчидээ суйрлуулад ингээд явцсан. Энэний бас нэг давуу тал нь урдаа бас sway bar disconnect system бас энэ дээр байдгийн мэн мөн 3 шатны төвчгч байдаг full time тэгээ 3 шатны төвчгч нэмэлтээр оруулж өгсөн. За тэгээд ингээд үзэх юм бол бас энэ одоо нөгөө танкийнхаа хамгийн дээдлийн цэг одоо тулсан загвар нь. Гэхдээ илүү тав дух руу чиглээд явчих дээр бас нэг суултал гараад ирдэг нь яг нөгөө extreme off-road талдаа жоохон одоо жишээл тэр нэг хийн ном гэдэг хийн амарчин гэдэг тал нь бол миний хувьд яг тэр талдаа бол жоохон сонирхолгүй санагдчихээн. Илүү уламжлалт байвал extreme off-road талдаа бол илүү хэрэглээ сайтай байгаа болов. Тэр ч утгаараа бас яг танк 300 загвар илүү их одоо худалдаанд тэр тал руугаа илүү их байд юм шиг санагдлаа. Одоо болохоор бид нар Horse Motors-ийн нэг давхарт Great Wall Motors-ийн Alpesны борлуулагч төр нэрчсэн байна. За тэгэхээр Alpesны борлуулагч нь бол за дөрөвний миний яриад байгаа танк 300, 400, 500, 700 бүх төрлийн загварууд болон за Great Wall-аас бас хаваал байдаг тий.
мэддэг хүмүүс нь бол сайн мэдж байгаа. Эдний бүгдийг албасаар борлуулдаг. За танкуудын хувьд жишээлбэл яг үйлдвэрээс нь яг сток загварууд байгаа ч гэсэн за 100 мянган км 3 жилийн баталгаатай бас ингэж борлуулдаг юм байна. Тэгэхээр чи нөгөө бидний хамгийн том эргэлзээ байгаад байгаа юм нь юу вэ гэхээр за хятад машин бас яг Монголын зах зээлд бас танигдаж амжаагүй шин байна те. Тиймэрхүү эргэлзээнд байгаа бол за яг энэ үйлдвэрээс нь сток машинууд авах юм бол яг үйлдвэрийн баталгаатай бас ийм давуу тал байгаа юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой юм нь яг энэ Great Wall-ын албан ёсны борлуулагчийн зүгээс болох дээр Орос Казахстанд гардаг загваруудыг яг борлуулдаг. За энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол цаг уурын хувьд яг Монголын цаг уурт бас илүү зөгцсөн загваруудыг борлуулдаг гэсэн давуу тал бол байгаа юм байна. Тэгэхээр зарим ер нь хэрэгчнэр бас мэдж байгаа гадуур ингээд second hand машинууд чинь бас өөр зах зээлээс хамаарат бас нэг ялгаанууд байдаг шүү дээ. Тийм байна. За тэгээд яг саяхнаас бас анзаарсан болоод яг энэ 400 загварыг бол сайхнаас бас оруулж ирнэлээ борлуулалт явж байгаа. Надад бол яг энэ 400 загвар бол яг загварын хувьд гаднах үзмжийг харах юм бол надад бол 400 загвар бол маш их таалагдаад байгаа. Яг нь 400-ийн нэг ялгаатай юм болох тэр Hydro-T тэгээд нөгөө plug-in hybrid буюу те хослолмол цахилгаан мотортой. Зарим талаар бол даваа тал болно. Яг хэрэглэгчийн бас сонирхол болох байх гэж бодож байна. Загвар бол маш гоё байгаа. За тэгээ бас энэ ч түрүү үзүүлж чадаагүй бас 500 загварыг бас альт сонирхолтой те. За энэ болох тэр яг танкийн 500 загвар. За яг Монголын юунд ойртуулаад өгөх юм бол одоо бидний мэдээ нөгөө 200 300 ч юм уу те 5 тал сэр гэдэг ч юм. Тэр тал руу илүү өтөх загвар болоо гэж бодож чинь. За өмнөх нөгөө танк 300 бол магадгүй Forerunner ч юм уу Prado ч юм уу те арай хөнгөн загвар байсан бол энэ илүү тансаг одоо 5 тухтай хэрэглээнд илүү зориулсан. За тэгээд энэ бас хайбрид загвар учраас за энэ хайбриднаас өмнөхөөс арай өөр хайбрид тэгээд энэ илүү бензин хэмнэлттэй юунд зориулагдсан учраас бараг Prusik ойлгож болох юм шиг байна. Тэгээд ерөнхий салооны хийцэл болоод юуг нь аваад үзэх юм бол илүү хотын хэрэглээнд юм болов гэсэн сэтгэл бол төрж чинь. Тэгээд яг хуу илүү 5 тухтай аялал 5 тухтай хэрэглээнд бол маш гоё зохицох байх. Яг бидний шиг бас залуу хүмүүс арай өөр сэтгэл төрүүлж магадгүй. За энэ болох тэр нөгөө түрүүн дээр бас илүү тоногтой загвар байсан бол энэ бол яг сток танк 700 загвар нь өөрөө хийнэ вэ те. Тэгээ ер нь бол танк танкууд дундаа хамгийн дээд зэр нь 700 гэж хэлж болно. За энэ танк 700-ийн хувьд бол ер нь өөрийнх нь гаргах хүч нь бол аль хэдийн бараг 7000 мотортой тэнцэх хүч тим хэмжээний хүч гаргаж чаддаг. За яг цахилгаан хоцолцсон гэж яриад байгаа шүү дээ. Цахилгаан мотороор бол за 90 орчим, за 90-ээс 100 км орчим дан цахилгаанаар явах боломжтой. За тэгээд юутаа бензинтэйг нийлээд бол 800 км явна гэдэг юм байна. Яг илүү гоё хотын хэрэглээ нөгөө илүү тансаг хэрэглээ гэж харж байгаа болвол энэ 700 бол бас их гоё сонголт болохоор за тэгээ салоныг нь бас харах юм бол салоны хийцэл материал бол үнэхээр гоё болсон байна. Тэгээд яг өнөөдрийн дугаарыг бэлтгэж явж байгаа хугацаанд бас анзаарч байгаа юм юу вэ гэхээр бас бид нар ч нэг хятад гэж зүгээр нэг өнгөцгөн сэтгэлээр бас юмнуудыг хараад байна уу да. Яг ирээд бас яг энэ материал хийцэлтэй бас танилцаад үзье бас та бүхнээс үсч чинь. Тэгэхээр миний яриад байгаа юм бас арай жоохон утга учиртай болж магадгүй. Зөвхөн миний хоосон үгээр бас тэ би илэрхийлэхэд бас хэцүү байж магадгүй санагдлаа. Тэгээд бас энэ юусэн салааны бас нэг харуулчих тий. За танк 700-ийн дотор салооны хийцлэл. За ер нь яг ингээд нийтдээ бүхэлдээ гоё юм арьсан оруулахтай. Энэ тэгээ нөгөө Napa арьс гэж яриад байгаа шүү тий. Яг энэ машины юм дээр бол нэлийн дээд зэрэглэлийн дандаа машинуудаар ашиглагддаг юм арьсан хийцлэлтэй. За тэгээд ерөнхийдөө ингээ өнгө төрхийг хараад үзэх юм бол нэг юм гарт мэдрэгдэж байгаа энэ хэсгүүдийн материал хийцэл бол үнэхээр бас яг гоё болцсон байна. Зүгээр нэг өнгөцгөн бас хятад гэж боддог байсан зүйлийг бол бас жоохон эргүүлэхээр санагдаж байна. Тэгээд энэ хөгжмөний дууралт нь ч гэсэн ялгаагүй бас юм Harman Kardon гэдээ бас яг энэ бол спикер дээр бол бас нэлээд нэр хүндтэй юм систем байдаг. Тэгээд салооны хийцэл үзэгдэх орчин ингээд хараад үзэх юм бол нэлээд гоё юм тухтай юм юугийн дээд зэрэг мэдрэмжийг өгч чадах юм болчихжээ. Тэгээд бүх судал яг 4 судал нь юутай гэж байгаа массажтай гэж байгаа. Тэгэл бодоод үзэхгүй те. Тэгээ бүх юм технологийн юмнууд нь ч гэсэн. За энэ дээр бол бас яг нэмэлт удирдлагууд нь хойд төвийн болон хойд урд төвөгчгчнүүд хүндрүүлэгч. Тэгээ 700 загвар дээр бас нэг онцлог байдаг нь урд sway bar буюу те хэвтэ тэнцвэрлэгчийг салгах систем бас байдаг. Тэгээ ер нь яг оффроуд талдаа ч гэсэн бүрэн тоноглогдож өгсөн. Бүрэн гэдэг нь үйлдвэрийн системүүд нь бүгд байгаа. За яг 5 дахь талаас нь хараад үзсэн ч гэсэн маш гоё хийцэлтэй байна. За энэ чинь бас нэмэлтээр нөгөө wireless charger те.
За ийм хүү хийцэлтэй. Энэ зайн хүртэл явахгүй. Яг вэ зүгээр жоохон бас нэг юм атаархмар сэтгэл төрмөр санагдаж байна. Тэгсэр хамгийн гол нэг юм том давуу тал гэх юм бодоод байгаа юм. Үнийн хувьд маш боломжтой. За харин найдвартай байдлыг бол би бол хэлж мэдэхгүй. Арай болоо гэж магадгүй. За одоо энэ маань болохоор яг танк 300 загварын яг сток хөлбөрөнтэй яг үйлдвэрийнхаараа байгаа нь гэсэн үг. За тэгээд ер нь одоо яг энд байгаа дээр нэмээд хэлмээр байгаа юм юу гэхээр за яг хятад автомашин гэдэг хүмүүсийн дунд эргэлздэг зүйлүүдийн бас нэг юм болвол за яг сервис үйлчлэгээ тий сэлбэг хэрэгсэл гэдэг юм бол дандаа асуулт байдаг. За тэгвэл Great Wall буюу тий яг Great Wall Motors-ийн хувьд бас яг албан ёсны сервис үйлчлэгээ бас хамтдаа байдаг. За баталгаад хугацаанд ч гэсэн бас эхний 2 удаагийн мэлүү тосны үйлчлэгийг бол үнэгүй хийж өгдөг гэдэг тий. За тэгээд сэлбэг хэрэгсэл ч гэсэн хангалттай нөөцтэй байдаг гэдэг нь бас давуу тал болж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд нөгөө албан ёсны газраас цоошин машин авч худалдаа авах юм бас давуу тал чинь тэр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үйлчлэгээ бүгдийг нь хүргэж өгч байгаа юм байна. Тэгэхээр тэр тал дээр бол бас санаа зовх зүйл юм шиг санагдлаа. За дуршлын жил бодлого ямар ч сан машин аваад гарлаа. Танк 300 Iron Cavalry гэдэг загвар. Лимит загвар гэсэн үг шүү дээ. Үйлдвэрээс эрэхтэй угаасаа BFG Goodrich-ийн юу байгаа KO2 гэдэг ити дугуйтайгаа. За тэрэндээ юм уу эсвэл машин өөрөө ирэхэд юм байна уу? Бас ихний зүгээр гараа авч явахад бол бас жоохон хатуу мэдрэмж бол өгч чинь. Гэтэ хатуу гэдэг нь өөртөө юутай харьцуулах вэ гэдгээс бас их шалтгааллах байх л та. За харин хурд хүчний хувьд бол бас сайхан байна уу? 2.0 мотортой гэхэд бол явдал бол их сайхан хүн гүйлттэй санагдаж байна. За одоо ийшээ бас эргээд янз бүрийн замуудаар үзнэ. Эхний ээлжинд бол зүгээр яг засмал зам дээр явж үзэж байгааг ингээ анзаараад үзэх юм бол угаасаа нөгөө арамтай хойно чулаагтай гэдэг ер нь ижил төрлийн машинуудтайгаа адилхан жоохон тийм хатуу төрлийн санагдахаар дээрэс нь AT бас хатуу угаасаа хатуу AT дуутай болох тэр тэрний нөлөөлж бас анзаарэгдэж байна. За харин гişээ яг шорон зам дээр гарахаараа бас ямар байх нь өнөөдрийн замын нөхцөл байдлаас шалтгаалж бидний тест бас яаж тэр бол бас жоох юм хүмдэмж өгч байна. За өнөөдрийн замын нөхцөл байдлаас шалтгаалж бас тестийн орчин зам ямар байх нь тэрнээс шалтгаалаад зарим нэгмнүүд өөр болж магадгүй. Гэтэ айлуулах боломжоор үндсэн системүүд, ажиллагаанууд юмудыг нь тестлээд явахыг хичээе. Эхний нэг юм шорон зам. Ерөнхийдөө явдал нь өөрөө гоё хөнгөн гүйлттэй болох дээрээс гоё мэдрэмжтэй байна. Амар зөөлхөн гэж бол хэлэхгүй. Гэхдээ бас дайггүй. Яг нэг ийм мэдрэмж өгч юм л та нэг ийм гоё юу гэх нэг юм цул одоо нэг илүү дотоо нэг ингэж нөгөө юу гэж илэрхийлмээр юм нэг юм битүүмж сайтай гэж хүмүүс яриаддаг шүү дээ. Яг тийм хүм шиг нэлээд ийм дэрчнүүртэй зам дээр явж байхад бол тийм гоё цул мэдрэмж бол өгч байна. Яг иймэрхүү юм нэлээд сэгссэн юм дэрчнүүртэй ч гэсэн. Тэр нь бол гоё байна. Гэхдээ бүр нэг амар гоё тансаг зөөлхөн бол биш. Гэхдээ тест бол яг ингээ бодонгоос тестийгээд аваад гарахад бол зөндөө олон сонголттой байсан. Юу гэж хэлэх гээд нөхдөр яг хэрвээ үнэхээр 5 тухыг нь харах юм бол магадгүй танк 400 эсвэл тэр бүр 700 гэн ч юм уу те авч гарч болохоор байсан. Гэхдээ би тэр өнөөдөр бол илүү битэрийн хэрэглэн тохирсон байдлаар танк 300 тэгээд илүү оффроудд таниулагдсан загвар авч гарсан. Тэгээд тэр утгаараа бол арай илүү жоохон хатуу мэдрэмж бол өгч байгаа. Тэр нь гэхдээ битэрийн хэмжээнд бол тийм муу санагдахааргүй санагдаж байна. Жавзаа бас ямар байгаа сэтгэлээ хуваалцах надад бол боломж юм. Тэгээ гол нь нэг хөнгөн гүйлт нь бол их гоё байна. Тэгээ яалч тэр нэг ингээд нөгөө сая өвлжөнгөө бодонгийнхан ч тэр ингээд талд ингээд бүүн тестүүд явлаа шүү дээ. Тиймэрхүү тест яг бидний төрлийн тест биш л дээ. Гэхдээ тэндээс харахад бол ямар сүрхий явдалтай гүйдэлтэй
машин бэ гэдэг нь бол хүмүүс нэлээд танил болчихсон байх. За тэрийг бол яг унж үзэх юм бол бас гоё мэдрэх юм байна. Им гоё цул одоо ерхий байдал нь өөр амар гоё цул тэгээд хаа заавалдсан гიშгэлц тэр гүйдэл бол маш гоё хөнгөн байгаа нь бол анзаарэгдэж байна. Жолоочийн зүгээс яг ингээд суугаад явж байгаа нөхцлөө ингээд бодоод үзэх юм бол надад бол суудл бол ер нь бол дажгүй гоё сайхан надад бол маш гоё юм юутай санагдаж байна. Тохиромжтой яг юу юм тухтай тэгээд үзэгдэх орчин сайтай толин бас адилхан босоо хэрнээ бас ер нь дажгүй үзэгдэх орчин сайтай өөрөлийн байдал их одоо нөгөө бүр том машинуудыг бол тийм зай ихтэй биш ч гэсэн ерөөдөө нөгөө Wrangler Bronco орчим гэж хүмүүс явал тэгж хэлж болох бах. Тэгээ угаасаа бүр нөгөө full size SUV биш шүү дээ. Энэ нөгөө арай илүү mid size гэх юм уу те. За яг Forerunner дээртэй харьцуулагдах үед тийм хэмжээний хувьд бол тийм байгаад байгаа. Тэгэхээр яг ерөнхий үндсэн салооны хэсэг тэгээд яг жолоочийн суудлын хэсгийг бодод үзэх юм бол тухтайгаас гадна яг орон зай нь бол боломж юм байна. За бүр нөгөө full size SUV одоо юу гэдэг Land Cruiser 300-тай харьцуулахад бол арай жоохон жижигхэн санагдаж магадгүй. Харин гэхдээ тэр нь ингээд суудл яг ингээд сууж байгаа хүнд нөлөөлөх байдал нь бол тийм их тийм давчуу бол зарагдахгүй. Анх нэг Dacia ч юм уу эсвэл Wrangler-ыг ингээд унж үзэж хахад бол бүр нэлээд нэг юм жоохон хавчиг мэдрэмж өгөөдсөн шүү дээ. Тийм бол юусаа биш. Санагдаж байна да. Одоо тэгээд харин загсмал дээр яг одоо бас нэг юм анзаармаар юм одоо жоохон дулаа ороод ихсэн машинуудын дугуй өөрчлөгдөж эхэлж байна. Бид хоёрын эхний тест хийсэн машинууд бол их хвчлэн юун дугуйтай дандаа өвлийн дугуйтай байсан. Одоо энэ машин жишээлбэл All-Terrain дугуй тий. All-Terrain дотор бүр хамгийн хатуу All-Terrain дугуйтай байгаа болох дээр арай илүү жоохон хатуу мэдрэмжийг эхнээс нь өгөөд засам зам дээр ялангуяа тэгж мэдрэгдээд эхэлж байна. Тэгэхээр тэрийг бол энэ машинд бол буруу хөөс илүү ирэхэд дугуйны онцлог бас харагдаад ах шиг байна гэж бодож байна. Өвлийн дугуйч өөр хамгийн хөнгөн зөөлөн чанарын дугуй байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч машин ер нь өвлийн дугуйтай ахтай илүү гоё хөнгөн мэдрэгддэг. Зөөлх мэдрэгддэг. За энэ дээр бол тийм санаач. Түүнээс биш яг ингээд шорон дээрх явдлын бодоод үзэхдээ нэг салганаад байгаа юм байхгүй. Нэг тийм гоё цул мэдрэмж бол илүү гоё мэдрэмж бол байна. За ерөөдөө нөгөө өмнөх машинуудаа бас тестэлж ирсэн. Жаргалантын амар өгсөн явж чинь тэгээд цас айлчхаж сайлангууд одоо болох тэр илүү шавартай болсон байна. Тэгэхээр бидний тест яалтчгүй арай нэг өөр болох нь цасан дээрх тест нэг өөр болчихсон тий. Эндээс эхлээд аль хэдийн шаврууд ингээд гараад эхэлчихсэн. Тэгээ яг хуу эхнээс нь би энэ тохироонд нь хийж үзчихин л та. Яг юу байгаа вэ гэдэг. Тэгээ одоос энэ дээр бас харууллаа явчих. Тэгээд энд юу байгаа вэ гэхээр ингээд за 4H-тэй энэ чинь үндсэн бол яг хойно хөтлөгчтэй. За тэгээ 4H буюу 4 дугаар хөтлөгчөө залгана. Тэгэнгүүт 4 дугаар хөтлөгч нь өөрөө төвийн төгчгчтэй орж байгаа тий. За дээр нэмээ надаа арт болон урдлын дифференциал төгчтнүүд бол байгаа. За тэгээ энэ ч нөгөө drive нөгөө multi-train select гэдэг шиг тий олон замын сонголтыг ингээд сонгодог горин байгаа боловч энийг нь эргүүлэхдээ заавал 4L-тэй буюу хүндрүүлэгчэндээ залгаа гэж гарч ирээд. За яг хөө тэрийг хийхэ болчих. Тэгмүүд энэ бас нэг өөр горин байгаа юм. Энийг дарахаараа expert гэдэг мод ороод. За энийгээ дараад confirm хийгээд тэнгууд одоо энэ чинь ингээд drive mode нь sport болоод steering mode нь sport ч юм уу. За тэгээ eco normal гэдэг. За steering бас comfort light. Хамгийн гол нь энэ чинь нөгөө шаруултын системүүдийн бүрэн унтраах юм систем. Энэ чинь унтраачч болж байгаа гэсэн. За тэгээд энэ дээшээ гарахтаа нөгөө crawl control байгаа. Надад энэ чинь dark систем бас байгаа. Тэднийг энэ дээшээ гарахад бас дурч үзэх боломж гарах байх гэж бодож чинь илүү засахгүй байгаа юм чинь энэ системийг туршихад бас илүү тохиромжтой ч болцсон байж магадгүй гэхдээ за миний хүсэл байдлыг дээшээ гарч иж харъя. За ер нь битэрийн тест хийсэн машинуудаас хамгийн анхных нь шавартай тест болох гэдэг шиг байна. Тэгээд танк дээрх тест нь арай илүү жоохон хүнд тест болж ийн удаач гэж бодож байгаа шиг. Одоо энэ зам нь ч гэсэн нөгөө цасгүй болцсон чинь нэлээ нухчаанууд нь тэгээд энэ шар усны сууг муу гараад жоохон нухчаанууд нь илүү болчихсон байна. Тэг яг энэ дээр бол машиныг бол туршихад бол илүү гоё. Бас чадрын бас илүү гоё мэдэрч харж болохоор санагдаж байна. Энийг өөрийнх нь юм одоо яаж часаа спорт руу оролцсон. Тэгэнгүүт илүү юм гоё юм юу гэх юм характертай байгаад юм л да.
ухс хийсэн гэсэн тий. За энэ би drive mode normal дээр тавьчих. Арай жоох ухсан болж магадгүй. Тэгээ энэ орчин үеийн машинуудын нэг ер нь дээр бид хоёрын тест хийсэн баг бүх машин дээр зарагдаж байгаа юм бол бүгдээрээ турботой болчихсон, нэлээх автоматчсан тий. Яг тэднэртэй бол яг л адилхан гомтой байна. Турбо орчин үеийн машин бүгд л турботой болсон учраас турботой зөгтөж амьдрахаас л өөр аргагүй л болж байгаа шүү бай. За хуучны манай Forerunner ч юм уу те. Тим системүүд одоо үеэ өнгөрөөж л байгаа шүү байна да. За одоо ерөөхдөө нөгөө оффроуд гурмуудаа ашиглахын тулд ер нь энэ юу дөрвөн хэлтэл залга гэдэг энэ crawl control-ны нэг шиг байна. Энийг систем дөрвөн хэлтэй залгахаас өмнө зүгээр нэг үзүүлэхэд хой дифференциал төгжигч бол шууд хай 4 дээр ордог хөнгө 10 дээр. Тэгээ тэрний гоё юм бас ингэж ямар ч юугүйгээр орд юм. E-lock буюу те алтаагүйгээр амар хурдан ороод хурдан салцдаг. Өмнө бидний яг ийш өсөж байгаа дандаа нөгөөдийн цасны дундор өсдөг гэсэн бол одоо яг шавартай болчихсон байна. Тэгээ шавран дээр тест болох юм дээ. Арай л өөр л болж байгаа гэсэн. Одоо гэхдээ би энэ дээр өгсөж байгаа зам дээр өмнө бид энэ чинь A-track ч юм уу те нөгөө crawl control-ыг илүү ашиглаж тест хийгээдсэн шүү дээ. Тэрийг энэ дээр бас хийж үзэх гэдэг. Энэ дээр тийм горин байгаа байхгүй. За ингээд нэг хасаад дэдэгээд за тэгээд хурд ингээд нөгөө уртлынх нь камерных нь урд бол хоёр хажуугийн камер гарцсан. Хурд нь одоо хамгийн бага дээр явж байна. Энийг би жоохон дээш нь cruise control удирдлагаараа ингээд хурдыг нэмэх боломжтой. Одоо энэ яг ингээд бусад том брэндүүдийн машинуудтай харьцуулахад үнийн хувьд харьцангуй бага байгаа юм. Тэднэрт байх бүх системүүдийг нэг дор багтаагаад өгчихсөн байгаа нь ихгүй санагдаад байна. Нөгөө шавартаа гэж яриад байгаа чинь шүү дээ. Тэгээд яхад VF Goodrich K2 шавранд муу. За ажил лимитейшн гарч ирж байгаа шүү гэнэ. Нэгдүгürt шавран дээр бидний энэ тестийг нэг хийж үзээгүй. Хоёрдугаарт дугууны ялгаа гарч ирээд байна. Энэ дугуй өөрөө шавран жоох юм уу? Одоо яг нэг цас хайлаад урсаад эхэлсэн учраас нэг 2-1 юм ялбансан шавар гэдэг шүү дээ. Тэгээ энэ өөрийнхөө системээр гаргаж байгаа учраас гэхдээ энэ дээр traction систем жоохон дутуу ажилладаг шиг санагдаад байна. Миний эксперт бод баггүй болчихд юм шүү дээ. За болий. Нөгөө traction систем л энэ дээр одоо яг ажилламаар байна л да. Энэ одоо баг миний дугуйн чи харагдаж шин хий иргээд. Нөгөө дугуйд ирэхгүй. Заавал л заяа. Одоо ихтэй болт ингэж яагаад би энэ дэр нэмээд хойд дефлоко залгачих. Уртлаа залгаагүй. Зөвхөн хойдлоо залгачих. За тэгээд crawl control нь хийвэн байгаа гэсэн. Одоо хойноос нь илүү хүчтэй. Өшөөж хоёр дугуй зэрэг төрж байгаа учраас түрүүний нөгөө алтаж гулдраадсан юм байхгүй. Яах вэ нөгөө энэ дууны бас юу гарч ирээд байна. Дууны ялгаа, дууны нөлөө бас гарч ирээд. Ийм болох тэр би K2-оос солисон байхгүй. За тэр зогсоолаа. За яж. Одоо юу яа? Энийгээ болоод заяа. Хойд дефлок контрачи. Тэгээд за энэ кролоос унтрачи. Буужгаад өөрийнх нь хүчээр гаргуулна. Одоо л яг нэг санийгч нөгөө нэг
нэг юм системийг ашиглаж үзэх гэдэг чинь crawl гэдэг систем ашиглаж үзэх гэсэн боловч замын шавар мавар гэдэг. Гэтэ яг зөв миний зүгээр хувийн бодцоо төрлөх сэтгэл болох тэр яг энэ дээр нөгөөд нэг шаргалтын систем гэдэг чинь хийргээд байгаа дугуйнаас нөгөө руу шилжүүлэх тиймэрхүү системийн ажиллагаа жоохон тутам шиг санагдлаа. Одоо Toyota-гийн жишээл e-track бол санийхтар газ шилжүүлээд ялангуяа crawl дээр тэр бүгд ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр шилжүүлээд нөгөө дугуйнда хүчийн нүгэн гутаа саний ингээ хийргэлтэн дээр ингээд аваа гарах хэрэгтэй. Яг тэр систем бол арай жоохон дутуу ажиллаж шиг боллоо тийг санагдаж байна. За гэхдээ надад лок байгаа учраас бүх лок байгаа учраас хойтлоо локлоо гарахад бол асуудал халга. Гэхдээ одоо болох дээр би зүгээр бууж хагаад өөрийг нь зүгээр өөрөх нь хүчээр нь энэ систем ашигладаггүйгээр те жоохон дайруулсан маягтай явж үзэх гэдэг. Гэхдээ доошо уруудах гэж байгаа юм чинь дакийг нь хойшоо ухрангаа дак ашиглаад үзчих. Дак гэдэг нөгөө downhill assist систем гэдэг шүү дээ. Тэр чинь бол урагшлах ухрах хоёр аль алин дээр уруудж тохиолдолд ашиглагддаг. Одоо ингээд торомс нь өөрөө цаанаас ажиллаад байна гэсэн үг. Би өөрөө торомс гიშгээгүй. Машин өөрөө хурдтай тарлаад торомслоод явж байгаа гэсэн санаа шүү дээ. Энийний хурдыг нь багасгаж болох байсан юм болов? Дакийн хурдыг нь харуулж болдог гэсэн нь харагдахгүй байна. Миний хүсснээс арай л илүү огцон муруудад ах шиг санагдаад байна. Ялангуяа ухарж явж байгаа учраас нэлээд жоох эвгүй. Тэгээ би босод машин дээр туршсан шигээ туршихгүй л байна л да. За болий. За дак юм гэсэн. Хойшоо ухарсан дак хэлээ шүү дээ. Өмнөх машинаас ялгаатай. За одоо болох дээр би тэр төрний янз бүрийн систем ашиглахгүй L4-тэй байна. За би бүр энийг зүгээр юундаа хийж жагаад H4-тэй хийчихье. Зүгээр хай дөрвөөр. За тэгээд ямар нэгэн лок байхгүй. Зүгээр урагшаа. Өөрийнхөө нь. За магадгүй би араагаа бол би 2 дугаар аран дээр тавиад. Харж байна үү те. Энэ нөгөө замын нөхцөл ийм байгаад байгаа байхгүй. Ийм учраас бас зарим тохиолдолд crawl системүүд чинь энийг эцэгтэй юм чинь гоё хэлбэр явуулж өгдөг байхгүй. За ишээ гарахад бол машинд өөрт нь асуудал алгаа. Системийн нэг ганц нэг юм байх шиг байна. Дээрээс нь дугуйны нэг асуудал. Санийх дээр ч гэсэн бол дугуй бол бас нилээн хийгдэж гарч ирээд байгаа биз. LT дугуй тэр дундаа бас яг BF Goodrich-ийн KO2-ийн бас нэг жоохон сул тал бол шавар ялч нөгөө Achilles heel гэдэг шиг юм байгаад байгаа. За тэгээ жоохон дэше яваад үзье. Санийхтэй дэше ингээд өөрөөхөө гарчиж байгаа ч гэсэн яг миний хувьд бол яг тиймэрхүү одоо яг саний гаралт бол жоохон тийм онцгой санагдаад байгаа байхгүй. Юу гэхтээ нөгөө хай дэв дээр нь те тавиад өндөр хүчтэй жоохон хааллаа дайруулж гарч байгаа. Тэгээд машин бол ийм хүнд ингээ гараад явчихдаг нөгөө дайруулна гэдэг чинь те яг хэрэгтэй юмнууд байдаг. Гэхдээ саний яг зам дээр бол бас ингээл хоёр тийш байгаа замаасаа гарчих гал те. За тэгээд өөр нөхцөл байдлуудад магадгүй бүр ингээд замаасаа гарахтаа бүр ингээд унчих тохиолдолтой замд байж л шүү дээ. Тийм учраас одоо цөмрөө 4L буюу хөндрүүлэгчэндээ хийгээд за тэгээд за би бүр механик руу орлоо 2 дугаар хараа. За тэгээд миний яга дак гэсэн байна. Дак контролч. За тэгээд ингээд зүгээр өөрөөхөр нь хөнгөн тий иймэрхүү байдлаар гаргуул. Ингээд арай илүү контролтой хийж байгаа. Жохон тийм дайруулаад харж явах машин тэгэл хүчтэй гоё зөрөгтэй алааддаг ч гэсэн жохон аюулгүй байдал талаас бол онцгүй байдаг. Би албаар лок хийхгүйгээр явж үзэж байна. Асуудал алга байна. За. Төвшөө жоох ийштэй тараатъя. Өнөөдрийн тестийн замын нөхцөл байдал бол яалтч өмнөхөөс шал өөр болсон байна. Одоо энэ хэсэгт ирсэн чинь бүр хуурайч ах шиг. За одоо ингээд цаснасаа гараад ирлээ. Тэгснээ түрүүний цастай хуучин цастай нэг даваанууд нөлөх дээр илүү бүр
юу болцсон ч ах шиг те. Тэгвэл шалбагттай нэлбагнаад ч ах шиг. Энд дэр чинь баг бид нар юу эргээд ирсэн шүү дээ. Шарваад тэгсэн чинь шарвах газаргүй болцсон байна. За одоо бол зүгээр огцом өксүүрийн тест. Яг энэ зэгтэр бол бүр 18 градус гэж байна. 18 градусын өксүүр 19 20 21 за бүр 24 градусын өксүүр боллоо. Огцом өксүүр дээр яг нөгөө юуг нь үзэх гээд байхгүй. Хэвлээ. Хэр юутай байна вэ? Өөрийнхөө югаараа хэр явж ийн вэ? Харах гээд байгаа юм. За бүр 28 ч болж байгаа шиг. Үжинийг харуулт нэрээ. Прям таачлаа. Биш. 25 градус. Тэгээ би энэ дэр ингэж өксөж гарч жагаад за энэ одоо юу болоод байна энэ одоо? Фокус. За чи одоо энэ дээр болох тэр ингээд уруудж үзэх гэдэг байгаа байхгүй 17 градус хажууд чи 8 градус налуутай. Энэ дээр би иймд нэгээд нэгдүгээр аргаар уруудж үзэх гэдэг. Чиний дак ажиллаад. Дак контрч. Артлын хамаг юм нураад онцлаа. 24-5 градусын налуун дээр зөвхөн өөрийнхөө нэгдүгээр аргаар уруудж байгаа. Яа. Бас гой барьж орж иж штэ. Хүндрэлгчтэй тий. Хүндрэлгчнийхаа нэгдүгээр арган дээр бас орж ирж байна. Ачаал болж үзэж байхгүй ер нь хэдэ. Яг ер нь жоохон яг экстрим аялал хийгээд яг ингээд юм оффроуд аялал хийгээ явж байгаа нөхцөлд яг иймэрхүү огцом өксөр урууд тэрл машины яг барьж чадлаар дээ штэ. Саяных тэр одоо яг нэлээд жоохон хэрвээ муу машин бол аюултай. Юу гэж хэлэх гээд нөхдөр саяны юм огцом өксөр юм уруудаар алдчихдаг тий. Дийлэхгүй машинаа дийлэхгүй. Яг тийм тестийг нь ихэдэн сая хийчих байгаа санаа. Огцом өксөрлөө өксүүлээд зүгээр дайрч өсөхгүй шүү өөр нь 100 өксүүлж байгаа шүү. Тэрэн дээр ялгаа гадах. Дайруулал саяных бол бүр ятах юмгүй гарчих юм байна. Тийм байна. За тэгээд нөгөө машины маань ерөөд нөгөө камер систем бүгд байгаа шүү дээ. Нухрах камер дээрээсээ 360 харуулсан тий. Орчныг. За тэгээд би одоо бас нөгөө хүндрүүлсэн дээр явж болох тэр урагшлахад бол уртлын камерын чанар бол маш гоё тод харагдаж байгаа. За тэгээд түрүүн би одоо жишээл крол эдэртэй залгаад явж байгаа тохиолдолд бол бүр яг одоо энэ чэнэс 2 талын болоод уртлын камер гэх зэрэг тий. За тэгээд өөр ингээд камерын системүүд нь камераас сонгоод өөр юу харуулах 2D 3D 3D маягаар харуулна гэдэг ч юм. За тэгээд энэ чэс камераа сонгоод эндээс нь харъя. 360 камертай учраас за ингээд харуулах боломжтой 2D-г нь харуул. За өшөө 2 талаа харуулж байна. Энэ доотлыг уртлын доотлыг харуулж байна гэдэг. За энэ хүү байдлаар ихэд ингээд санаа нь болох дээр орчин үеийн машин байх хэрэгтэй юмнууд юу байна? Шаардлагатай юм бүгд байж байгаа. За одоо ийшээ зогсож байгаад зөвмөрөө машинтайхаа бүр дэлгэрэнгүй сайхан танилцаад. Энэ ингээ бас юу яагаад вэ? Жохон төвхтөөч юм шиг санагдаад байгаа юм юу гэхээр би нөгөө доош уруу байгаа даа шүү дээ. Уусаа миний пич доошоо ингээд уруу ангилтай харагдаад учраас энэ нөгөө DAX систем шууд автоматар асч чадах юм. Тэгээд одоо ингээд унзаах юм бол өөрөө ингээд автоматар тоормос гიშгүүлээд тэ. Би энэ унтраад тах чинь. Дахин асааж жоохон дургуур гэдэг юм. Яг хөө нэг юм. Яг одоо дөнгөж эхэлж байгаа учраас яг хэлэхэд бас эртж байж магадгүй. Гэхдээ ер нь нэг юм системийн жоохон апдейтүүд хэрэгтэй юм шиг сэтгэл бол төрүүлж чинь. Төрөний тэр нэг
юун дээр ч гэсэн крол дээр ч гэсэн жоохон малтаатай байгаа юм шиг. Бодонгийнхан бол ямар сэтгэл төрж ийн бүгднийг хэл ямар ч асуудалгүй угаасаа машиндаа маш ихтэй байна гэсэн. Одоо ер нь зөв туулах чадвар дээр бол ярих малга ганц хоёр систем юмнууд бол байна. Гэтэ бүр эцэст нь нэлээд сайн дүгнж хэлнэ. Одоогоор тестүүдээ явуулсаар байна. Дахиад удахгүй тестүүд хийн. За. За тэгэхээр өнөөдөр битүүрийн авч гарсан машин болвол за яг танк 300-ийн Iron Cavalry гэдэг энгийн нөгөө сток танк 300-аас ялгаатай юмнууд бол үйлдвэрээс нь яг энэ limited edition дээр зориулсан хэд хэдэн тонголууд хийсэн. Тэрнгээр бас давуу тал болж өгч байгаа. Битүүрийн хувьд яг сток машин гэхээс илүү бас яг үйлдвэрээс ийм тонголтой байгаа гэдэг боломжийг нь хараад энэ нь илүү гоё санагдаад аваа гараад ирсэн. За үйлдвэрийн тоноглолууд нь юу вэ гэхээр за энэ Fender бол өөрөө бага анзаарч байгаа. Тэгээ энэ бас нөгөө top fire-ийн тоноглолууд байгаа юм байна. За тэгээд уртлын энэ Cooper бол төмөр Cooper болж өгсөн. За тэгээд энэ ч нөгөө recovery point-ууд ороод ирчихсэн байна. Нүүр бол бас бага зэргийн өөр. За тэгээд энэ уртлын капотны бас нэг юм арай өөр дизайн оруулахтай тий. Ийм байна. За тэгээд түрүүн ярьсан энэ дугуй бол бас яг үйлдвэрээс нь бас энэ BF Goodrich-ийн KO2 тэ дундаа 285 70 17 гэсэн арц мартай яг ирдэг юм байна. Яг сток нь болох дээр 265 70 18 байлуу да нэг тиймхүү санагдаад байна. Арай өөр дугуйтай хэмжээтэй дугуйтай байсан. Энэ арай жоохон том байгаа гэсэн үг. За тэгээ обууд нь ч гэсэн бас адилхан топ fire-ийн бас юм арай жоохон оффроуд торнголын обууд. Тэгээ бас нэг гоё юм энэ чи rock slider те. Яг хамгаалтын гişхүр орж өгсөн. Ачаа орж өгсөн. За ер нь 300 машины нөгөө шоурум дээр бас нэг хэд хэдэн байдлаар хийсэн олон янзын юу байдгийн байна те. Дотор англи байгаа юм байна. Энэ бол хамгийн энгийн зүгээр бензин 2.0 турбо 104 цилиндртэй ийм мотортой. За хурдны хайрцны хувьд болох тэр ZF гэдэг өмнө бид нар энэ нэстээр ярьжсэн шиг тэрнтэй адилхан хурдны хайрцагтай. За энэ хурдны хайрцаг бол ер нь аль хэдийн дэлхийд нэрээ баталсан мундаг тий хурдны хайрцаг гэж ярьдаг. Тим юмар бас тонолгдсон байт юм байна. Тэрийг бол бас шинээр олж мэдлээ. Тэр надад их гой санагдлаа. Тэгээд ер нь бол яг одоо шулуун зам дээр бол хурд авах аваа явж байгаа байдал бол ямар ч асуудалгүй гой мэдрэмж өгч ирсэн. За тэгээд машины хувьд болох тэр өөрөө бол их тийм том овортой биш. Ерөнхийдөө энгийн жижигвтер. Тэгээд ер нь нэг ийм Wrangler ч юм уу те Bronco ч юм уу. За тэгээд Forerunner те яг иймэрхүү төрлийн нэг одоо дунд оврын SUV английн машинуудын дунд яг тэр зах зээл дээр өрсөлдөх зорилготой гарч ирсэн нь бол мэдрэгдэхээр те. За загвар дизайн гэсэн баг зэрэг тал талаас нь бас юмнуудыг өөртөө шингээж өгсөн юм шиг санагдчихэв. Тэгээд загварын хувьд надад бол яг хөө би төдийлөн бол яг 300 загвар дээр бол надад яг загвар бол тийм их хүчтэй сэтгэл төрүүлэхгүй байсан. Ялангуяа яг энэ нүүрний хэсэг. Гэхдээ яг энэний хувьдлах дээр арай ч тоноглоод өөршин төрхөн жоох өөрчлөгдсөн чинь бас дайггүй гоё харагдаад байгаа. Тэгэхгүй бүр яг сток 300-ийн хувьдлах дээр загвар надад төдийлөн яг юм сэтгэл төрүүлэхгүй байсан. Загварыг нь ярих юм бол би илүүтэйгээ 400 юм уу те 700 хүн сонирхож магадгүй 500 гэсэн жоохон загвар муутай. Гэхдээ загвар ярихгүйгээр ерхий өөрөх нь чадамжийг ярих юм бол бас их гой санагдаж байгаа. За тэгээд загварыг ярих дээр ерөөхдөө хажуу дизайнаас нь аваад үзэх юм бол энэ Fender бол нөгөө Bronco-д нэлээд өстэй те. Тэгээд энэ Arc бол нэлээд том. За энэ үйлдвэрээсээ баг 32-31 инчийн дугуйтай байсан санагчин. Тэгээд энэ болох дээр 33 болгоцсон. Үйлдвэрийн нэмэлт тоноглолоор 33 болгочихсон. За цаашаа 35 инчийн дугуй хүртэл тавихад бол нэг асуудалгүй байдаг гэд өөртөө ярьж илээ. За тэр бүр өндөрлчихсэн юунууд бол портал тавьсан бол бөшөө бүр том дугуй тавьсан байсан. Тэгээд энэ хоёр Fender-ийн энэ Arc-ийн орон зай бол хангалттай байгаа учраас тэрэн дээр бол ямар ч асуудалгүй байгаа нь бол анзаарах байх. Тэгээд одоо сүүлийн үеийн угаасаа орчин үеийн машинууд эргээд нөгөө хуучны тийм нэг боксын загварлуу ороод байгаа шүү дээ. Яг тэрийг бол бас оруулаад өчгсөн нэлээд юм дөрвөлчин загвартай байгаа нь бол тэр төрх нь бол надад бол таалагдж байгаа. Хитрхийн юм помпор юм хуучны нэг хэсэгчний тийм байсан шүү дээ. Prado 150 шиг тийм. Тэр үеч одоо үлрээд байгаа. За хойдлон ч гэсэн бас нэлээд юм огцом юм дөрвөлчин байгаад байгаа. За тэгээд хойшоо бас багажийг үзүүлээд явах дээр бас нэг юм яригдах бах. За тэгээд яг энэ үйлдвэрийн тоноглолттой загвар бол энэ гişгүүр бол маш их таалагдлаа. За тэгээд дээдлийн ачаа
топ 2 ачаа. Энэ бол бас нэлээд гоё суур сайтай ачаа хийж өгсөн байна. Бас энэ дээр би нэг ярмаар байгаа юм. Энэ нэг хаалга үүднүүдийн нэг юм юу байгаад байгаа. Нэг юм түрүүн би яриадсан чинь нэг юм цул нэг явдал донд ингээд шорон зам ам дээр явж байгаа нэг юм гоё цул хийц мэдрэмж өгөөцсөн. Тэр юм бол их гоё санагдсан. За машиныхаа арталтаа нь бас санилцээ. Тэгээд ардаа бас төмөр гүбэртэй. За дөрөв нь ярьсан яг энэ топ 2-ийнхаа үргэлжилсэн ингээд тоноглол нь явж байгаа. За хэрвээ яг танк 300 стокороо олвол бас энэ бүгдийг хийхэд нэлээд юу орох бах. Бодонгийн нэг давуу тал нь бас яг иймэрхүү тоноглолтой эсвэл өөртөө авчиад тоноглосон ийм загваруудыг санал болгодгоор бас давуу талтай байна. За мөн сүүлд бол нөгөө нэг хайбрид загварыг оруулаад ирчихсэн байсан шүү дээ. За тэрний хүч бол бүр гайхалтай сайхан хүчтэй гэж хүн болго яриад лээ. Гэхдээ надад бол энэ 2.0 энгийн 2.0 турбо ч гэсэн хүч бол нэг тийм голдохоор санагдсангүй. За тэгээд энэ төмөр гүбэртэй байгаагийн давуу тал бол мэдээж гарна энэ ч дугуй өргөчөө бас 300-ууд бол яг дугуй өргөчөө шийтсэн байдаг. Тэгээд энэ дээр бас нэг гоё нэмэлт юм нь юу гэхээр энэ доор дугуйныхан доороос нэг нэмэлт юу орлоод өгчихсөн. Дэмжих юу гэх юм те. Доороос нь өргөөд өгч байгаа. Тэгэхээр хааландаас ачаал багасгаж өгч байгаа юм шиг санагдлаа. Тэр нь бол гоё санагдсан. За тэгээд энийг ингэж жагаад надад нэг хойтлын хаалган дээр таалагддаг юм юу гэхээр бүх хаалганд ижлэгэн төрлийн хаалга юу бариулт байгаа байхгүй. Тэгээ шууд татаад онгоогдсон шүү дээ. Энэ дээр заавал энийг дарах хэрэгтэй гэнэ энэ товчийг. Тэр их механик юмнууд хийжсэн яагаад энэ ч ийм сонир товчийг дамж байгаа сонирхолтой жоохон таалагдахгүй юм шиг санагдахаар юм. За энэ хаалга бол бас нэлийн бахим. За тэгээ энэ чинь энэ бас амарчинтай тий. Нэлийн даат сайн авахаар нөгөөдөө бронко дээр ярьжсэн шиг яг тийм хаалгатай юм шиг санагдлаа. Яг нийтээр онгодог нь бас нэг зарим хүнд одоо сөрөсөлсөд төрүүлэх байх. Одоо энэ нэстэж жил 2 онгоожсэн шүү дээ. За хойдлын багажууд бол бас яг дөрвөлжин байгаа нь бас яг ийм наашаа босоо дөрвөлжин орон зай ихтэй юм шиг санагдуулж байгаа юм. Ачааны гүн бол нэлээд бага. Нэлээд өндөрт гараад ирчихсэн. Тэгээд энэ гүн нэлээд бага болох дээр багтаамж бол нэлээд багтай. Яг нь нэлийн гэдэг нь би болохтой юутай харьцуулаад байгаа шүү дээ. Өмнө үтсэн машинуудтайгаа ялангуяа яг энэ өмнө үтсэн Land Cruiser 300 бол багаж маш сайтай тийм. За Forerunner ч гэсэн ялгаагүй багаж сайтай байдаг. Тэгэхэд энэ бол тэднэртэй харьцуулахад нэлээд бага. Харьцуулбал нөгөө юутай илүү ойролцоо байх. Wrangler юм уу? Bronco Wrangler тэр авцаал юм. Wrangler-тэй нэлээд ойролцоо бол удаал гэж санагдаж байна. За харин Cooper энэ хийцэл бол үнэхээр гоё санагдлаа. За тэгээд тоноглолууд нь үргэлжлэж явсаар байгаа энэ дээр бас нэлээд snorkel-ыг бас нэмээд чийдээд өгчихсөн. За тэгэхээр ер нь тэгэл яг оффроуд аялал хийгээд гарах гэж байгаа бол бүх төрлийн тоноглолууд байгаа. За тэгээд энэ доор бас амарчины хэсгүүдийг бас харлаа те. Тэгэхээр амарчины ярихад яг сток 300 дээр бас арай өөр байдаг. За энэний хувьд болохоор яг Cayman гэдэг амарчин тохируулгатай амарчин тавьсан байгаа юм байна. Тэгээд бодонгийн нэг онцлог нөгөө тоноглолтой машинууд зараад байгаа учраас энэ одоо үйлдвэрээсээ ингэж ирсэн гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас бас арай өөр амарчинтай байгаад байгаа. Тэгэхээр хэрвээ та яг ингэж яг сток 300 сонирхох юм бол арай өөр шүү. Гэхдээ эдгээр бол энэ бол өндөрлгөөтэй бүр айбахын бүрштэй Cayman-ы амарчин тавьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол явдал модал төрөмжсөн ерөөхдөө яг шорон зан дээр гараад ирлэнгууд бас юм гоё цул явдалтай байсан шалтгаан бас энэ ч үеж магадгүй. Тэгээд тэр тоноглолтой байгаа нь нэг талаараа давуу тал болно. Тэгээ ерөөхийн энэ ингээд энэ амарчин энэ юуны систем ингээ хараад үзэхэд бол бас нэлээ бахин бүдүүн те юкийн чанар сайтай гэж харагдахаар гэх юм те. Одоогор бол би зүгээр дөнгөж анх удаа үзэж байгаа учраас ерөөхдөө харагццаар нь л үнэлэлт өгөөд байна л та. Тэгээд за өнөөдөр бол яг тэр бодон дээр үтсэн харсан машинууд бол бүгдээрээ ер нь янз бүрийн өөр тоноглолтой байсан болох тэр яг зөвхөн энэнгээр бас үүрэхэд хэцүү байх. Гэтэ ингээд тоноглолцсон байгаа машин бол бас сайхан явдалтай байлээ. За салоны ерөнхий өнгө төрөх. За би нөгөө юутай бас нэг харьцуулаад ганц хоёр юм хэлсэн. За энэ бол 24 болон одоо тэрнээс өмнөх оныхон загваруудын шийдэл юм байна. Голын салоны хэсэг 25 болох тэр арай өөр болчихсон байсан тийм. Энэ голын дэлгэцэн наашаа тусдаа жоохон гарч ирж өгсөн маягтай. За ерөнхий ингээд салоныг харахад бол тийм илүү дутуу юм байхгүй цэвэрхэн хийцэлтэй. Гэхдээ нөгөө уртлын энэ голын хянах дэлгэц болоод жолоожийн хянах дэлгэц нь хоёр тусдаа хэрнээ ингээд энэ дээр бол том панел дээр ингээд нийтдээ үргэлжилсэн юм дэлгэц байгаа. Яг манай үзэгчдэр хэрвээ намайг сайн мэдэх бол
бид илсэн тийм амар дуртай биш. Ялангуяа ингээд бүх юм дэлгэцүүлээд хэлэхдээ жоон төвөгтэй. Гэхдээ хангалттай хэмжээний системүүд нь давчнуудаар шийдсэн байгаа учраас бас болж юм те. За яг энэ загвар нь өөрөө Iron Cavalry гэдэг limited edition гэсэн тэр утгаараа бас зарим нэг юмуд нь энгийн яг 300 stock 300-аас арай өөр байгаа даа. Жишээлбэл энэ ч бол яг wireless цэнэглэгч бол байхгүй байна. Гэхдээ USB-нүүд оролцдог байгаа. Энэний бас нэг гоё дизайн энэ сенсний дизайн бол бас их хөөрхөн гоё шийдэлтэй. Ер нь G-class blaster бас байдаг штэ. Хуучны ер нь бас нэг юм классик загварын оффроуд машинууд төр байдаг. За тэгээ голд нь бас яг энэ цагийг бас юм те аналог цаг бас шийдэж өчсөн. Энэ шийдэл нь бас их гоё санагдчихэв. Тэгээд ерөөхдөө суудлын үг бол түрүүнд би нэг хальт урдаад өнгөрсөн. Суудл бол дажгүй сайхан тухтай. Зай бол яг бүр тийм том биш. Гэхдээ энэ бол боломжтой. Ер нь бол форумер ч бас нэг ойролцоо юм хөл байдаг. За тэгээд голын хайрцаг. За энэ ундаг нуусны сав. За тэгээд голын хайрц нь бол их том биш ч гэсэн боломж чинь савтай. За тэгээд юу байгаа? Люктэй. Люк бол яг хэлбэл люкын дуртай хүмүүс үү. Миний бол нэг тийм люкний фэн бол биш. Яг байгаа юм чинь яг тэ. Ийм ер нь материалын хийц юу бодоод үзэх юм бол би бол энийг бол гоё байна гэж бодож байна. Юу гэж хэлэх гээд юм бэ? Магадгүй бидний хувьд бол ялангуяа яг Jawzatiri хувьд бол танкыг за ер нь машин хятад машин яг энэ цуврал дээр нэг оруулна гэсэн бодол бол анханасаа байгаагүй. Харин үзэгчдийн сэтгэл бол маш их байсан. Танк оруулаач. За хятад машин оруулаач. Зөндөө олон загварын Leopard Bab 262 гэл. Зөндөө олон юм хэлж ирсэн. Гэхдээ тэр дундаас за танкыг ер нь сонирхоод үзье гэдэг зорилгоор хийсэн. За тэгээд тэрний нэг юм бас яг иймэрхүү хийцэл тал дээр бол нэг юм хятадын хуурамч юм яа гэсэн нэг тийм төсөөлөл гэх юм уу тийм байгаад байдаг штеп. Тийм байх болов гэсэн чинь үгүй байна. Надад бол эсэргээрээ энэ хийцэл бол материал хийц. Яг мэдээж арай энэ чинь хямд загвар. За цаашаага 500, 400, 700 загварууд нь бол өшөө бүр гоё тансаг хийцэлтэй юм байлээ. Тэд нар бол өшөө гоё санагдана. За энэ 300 бол хамгийн хямдхан загвар нь гэж байгаа хэрнээ энэ нэг юм жоохон дахин тий хийцэл сайтай юм шиг санагдаар. За энэ дээр хин жоохон арьсан оруулахын оюутан яг нэг юм их юмнууд нь гоё санагдчихээн. Надад бол тийм муухай сэтгэл төрхөөр санагдахгүй байна. Тэрийг бол шууд хилцэн дээр байх. Шүүмжлэхэд биш. Ишөө бүр баг магтахаар санагдчихээн. За тэгээд суудлын арьс ч гэсэн маш гоё. За энэ загвар маань уртлын 2 суудал халдаг би санаад ах юм. Яадаг үлээ. За тийм. Энэ хоёр нь уртлын 2 суудал нь хална, хөрнө. За массажтай бол үгүй гэж бодож байна. За ямарсан 400-нууд бол массажтай байсан. 700 нь бол бүр хойдлынхон суудалтаа нийлээд массажтай байсан тий. Тэгэхээр тэр утгаараа бол бас их гоё санагч. Тэгээд яг хятад машинуудын за танклтгүй ер нь хятад машинуудын нэг анзаараад байгаа юм нь юу гэхээр ер нь машинд байж болох бүх юмнуудыг ер нь суулгаад өчгсөн оруулсан байгаа нь бас их онцлог давуу тал. Эсрэгээр зарим талаараа тэр нь эцэрхий олон юм байгаад эвдрэх юм олон болгож байгаа юм шиг санагдана тий. Тэгтээ нөгөөд нэг хүн юу сонирх чинь тэрэнд нь шаардлагатай юмуд бүх юм байгаад байгаа бол багийнө. Дараагийн хэсэг нь болох дээр одоо миний ярмаар байгаа хэсэг болох дээр энэ нэг яг оффроуд горим удирдлага функц системүүдийн талаар бас ярмаар байна. За би түрүүний хайлт хэлсэн энэ дифференциал төвччүүд хай дөрөв хөнгөн дөрөв дээр байсан ч гэсэн хойтлын төвчч бол ямар ч орчин за би уртлаа хийх гэж оролцсонгүй. Тэгсэн хэрнээ multi-train select гэдэг горим нь хай дөрөв дээр бүр ямар ч горим байхгүй байгаа сонирн байна. За хэрвээ манай өмнөх дугаарыг үзсэн бол машины онцлогоос шалтгаалаад хай дөрөв дээр арай өөр тренүүдийн сонголттой, лоу дөрөв дээр дахиад нэг өөр сонголттой байсан бол энийх ингээд юун дээр бол хай дөрөвт нь хийчихэр бүр юу ч байхгүй байгаа юм. За хай дөрөвт нь хийчихэр энэ горим дээр ингээд ерөөсөө L4-т 50 гэдэг ерөөсөө болохгүй байгаа юм л та. Тэр жоохон харамсалтай санагч. Энийг жоохон тэрийгэ боталцоод хийчмээр байсан юм шиг сэтгэл төрүүлж байна. За паркинг систем паркинг тормоос бол тэ яг энэ механик одоо орчин үеийн машинууд юм болсон шүү дээ. Товчоо шийдсэн энэ захилгаан тормосын системтэй болоод үндсэн тормосын системээр паркинг тормосоо хийдэг болчихсон. Тэгэхээр энэ илүү аюулгүй нөгөө хуучин бидний нөгөө гар карданаас
илүү аюулгүй систем гэж бодож байна. Тэгээ яг ер нь бол зогсоод пэйгээд арсан тохиолдолд энэ өөр автоматар орчиж байгаа учраас ялангуяа бидний саяны үйлдвэрлэж байгаа тестүүд чиг юм огцом уруу налуу ч юм уу иймэрхүү газрууд дээр зогсож байгаа тохиолдолд заавал паркинг тормосоо хийх ёстой байдаг хүмүүс марчих гадбайдаг бол энэ дээр тэрийг нь шийддэг ч гэсэн. За нэг асуудалтай юм түрүүн би дак бол байсгээд өөр автоматар ороод байгаа нь бол надад нэг төдийлөн таалагдсангүй. За crawl control-ын систем бол жоохон tuning ч юм уу тэр софтвер апдейт ч юм уу хийх хэрэгтэй юм шиг санагдлаа. Ягаад гэвэл сая ингээд нэг юм хийргэлтэн дээр өөрөө удирдаад тэрийг зохицуулж чадахгүй байгаа нь бол жоохон онцгой санагдлаа. За юунаас хойш загварууд 25-оноос хойш загварууд нь энэ чак ерөөсөй байхгүй болоод энэ рүүгээ ороод ирсэн. Тэнгуутаа энэ дэлгэцний өөрчлөлтөд энэ хэсэг ч гэсэн бас арай өөр болчихсон байсан. Энэ яг арай зүгээр юм шиг. Арай нэг жоохон уламжлалт маягаар арай зүгээр юм шиг санагдчих байна. За тэгээд зай багтамж хойтлын суудлыг бас харуулъя тий. Хойтлын суудлал дээр бас манай машинтай харьцуулахад ямар юм, бусад машинтай харьцуулахад ямар юм. Тийм тий. Түлхүүр нь яг зөв би нэг түлхүүрийн надад энэ логогоо ингээ оруулаад энэ л юу хийсэн гоё машин юм шиг тий. Гоё санагдлаа. За тэгээд хойтлын суудлаа дэлгэц. За хойтлын суудлал болвол зай багтамжтай ажгүй санагч чинь ялангуяа энэ урагшаа энэ тулах тэгээд дээрэс нь толгойн энэ байдал бол ер нь ихт ажгүй сайн зай сайтай юм шиг санагдаад байна. Харин өргөн би түрүүн форумстай ойролцоо гэсэн чинь арай жоохон нарийнхан ч юм шиг мэдрэмж өгöd байх юм. Түүнээс биш ерөнхий нэг юм суудлын материалын хийцэл бол урд хойд гэлтгүй энэ суудлын савх майх бол маш гоё хийцэлтэй. Тэгээд 300 зурвалч нь өөрөө танкийн хамгийн доотлын зурвал гэдэг дахин хэлээд байгаа ш. Тэгсэн хэрнээ хийцэл бол маш сайн. За энэ голын энэ зэгт нэг хойшоо картон гол явсны юм нэг хамт өндөр юм байгаа гэдэг ш. Тэр байхгүй байгаа нь голын гол сууж байгаа хүнд бол илүү өвтэйхэн болох байх. За тэгээд нэг сенстэйгээ USB-тэй. За ийм надад бол материал талаасаа таалагдчихин зай гайгүй санагдчихин. Нэг тийм өгүүлээд байх юм алга. Энд чинь спикер оруулаад өгсөн юм байна. Доороо ч гэсэн байгаа юм байна. Тийм байна. За зам дээр явж байгаа мэдрэмж бол бас айгүй гоё тухтай байд юм байна. Тэгээ түрүүнд болохоор хамгийн анх унаа явж байгаа болохоор яасан бэ гэхээр засмал замдаар нилээн тийм хатуу гам шиг лифтерт мэдрэмж өгөөцөг хажууд сууж явсан гэнэ. Тэгээд ер нь буцаагаад ингээд бодсон чинь сая нилээн бас ийм одоо энэ бол засмал зам гэхдээ нилээ их ховлтой тий ингээд айгүй их юм ховлтой ер нь нилээн тийм онцгой зам байгаа байхгүй. Тэгээ энэ дээр би бол түрүүнд энэ тал руу явахдаа нилээн жоохон хурдтаас явж үзлээ. Тэгээ энэ дээр бол нухчаанууд дээр бол ерөөсөө тийм хатуу мэдрэмж бол алга. За тэгээ яг энэ жолооны ард явж байхад бол айгүй айтайхан тийм тухтай мэдрэмж өгч байна. Нэг түрүүнд л яг эхэлж байхдаа уугнаа барьж байхдаа юу гэж тодорхойлох юм бэ гэд нэг тэгж жаад нэг цул гэдэг үгээр яриад ах шиг үсэн. Тэгээд ер нь бол тэрийг бол нэлээд оновчтой хэлсэн байх гэж би бодож байна. Яа тэгэхээр зарим машинуудад яг өмнөдөө суугаа явахаар ингээд салаан дотор ингээд энэ тэнд ингээд янз бүрийн дуу чимээнүүд ингээд тус-тусдаа салаад яг хаана юу болж дуурж байгааг нь мэддэхгүй тийм дуунууд бас аюу байсан яг үннийг хэлэхэд. За тэгээд хурдтай явж байхад бол нөгөө энэ машины хувьд бол битүүмжлэл гэдэг талаас бас нэлээд дайггүй байгаа юм шиг санагдаж байна. Яа тэгэхээр хурдтай явж байхад гадаах тэр нөгөө нэг салхины чимээ ч юм уу гадаах орчны чимээ ер нь бол харьцангуй бага юм байна. За өрөөлийн хувьд болохоор бүр нэг седан ийм жижиг төрлийн суудлын автомашин. Тийм өрөөлийн хувьд болохоор яг тийм седан суудлын автомашины өрөө шиг ийм нарийнхан ийм хөнгөн гэх юм уу тийм жижигхэн тийм мэдрэмж өгч байна. Ер нь битэрийн энэ туршилт хийсэн машинууд дотроос хамгийн ийм нарийнхан ийм жижигхэн ийм мэдрэмж өгч байна. Тэгэхээр яг ойрын үеүүдэд иймэрхүү төрлийн өрүүлэн дээр ерөнхийдөө суугааг болохоор эхлээд аягүй жоох эвгүй байла. Гэхдээ энэ юу нь болохоор одоо маневр гэх юм уу маневрын хувьд бол энэ чинь аягүй гоё эвтэйхэн л байна л та аягүй гоё хурдан зөөлхөн гэх юм уу тийм мэдрэмжтэй байна. За тэгээд ерөнхийдөө би бол энэ машиныг яг
аль машинтай зүүрлж авч үзэж ярих вэ гэдэг нь айгүй сонирхолтой санагдаж байна. За нэгдүгээрт нь бол өмнөх бүх үдсэн машинууд маань яг энэ төрлийн одоо энэ машинаас хамгийн багадаа 2 дахин их үнэтэй байгаа юм байна. За тэгэхээр тэр үнэлгээг нь бас авч үзэж бодолцож ер нь бол сэтгэлдээ хуваалцах нь зөв юм байна. Нөгөө талаасаа өнөөдөр бол өмнө нь ч гэсэн давгана хэлсэн. Бид тэр дандаа өвлийн үйлдвэрлэлд цастай замуудаар үзсэн бол өнөөдрийн замны нөхцөл бол харьцангуй илүү хүнд гэж хэлж болохоор байна. Цасан доор байсан бүх нухчаанууд гараад ирсэн байна. Тэгээ шавартай байна. Тэгээ тийм нөхцөлд энэ машиныг тестэлж байна. За тэгээд юу гэж бодогдож байна. За яг ерөнхийдөө дотор талаас нь яриа явчих тий. Түрүүнд болохоор бид нар шоурум дээр бодонгийн шоурум дээр болохоор 700 танк дотор орж ирээд надад айгүй гоё тийм үнэхээр лакшри мэдрэмж өгчээсэн 700-ийн хувьд суугаад. Тэгээ би нэг 300-ийн доторх салоныг яг өндөө бол нөгөө ийм салоныг энийг анзаараг угаасаа 300 битэрийн хэрэглэн илүү тохиромжтой юм байна гэдэг сэтгэлээр 300 аваа гарчихсан. За тэгээд уугнаад болохоор яг энэ салоныхын дизайн, өнгө төрх нь бол аюу таалагдаад байх шиг байна. Миний хувьд бол эсэргээрээ доторх салон бол яг миний хувь хүний преференсээр бол огтхонч таалагдахгүй нь яг үннийг хэлэхэд. За тэр нь юу вэ гэхээр би юм одоо юм мөнгөлөг юм гялцал гэхүү те тийм хээх хуартай ер нь тийм юм жоох юм ганган хитрхи тийм гялгар юмд бол ерөөсөө дуртай хүн биш. Эсэргээрээ минимал энгийн гэхүү те тэгээ илүү гоё өнгө өгчихсөн арай өөр төрлийн өнгөтэй ч юм уу байгаа нөхцөлд надад таалагддаг. Тэгээ яг энэ машины доторх салооныхын дизайн бол яг энэ уртлын битүү энэ загвар бол яг энэ загвар нь бол болж байна. Бусад хэсгүүд нь бол надад үнэхээр яг үнэндээ л ерөөс таалагдахгүй. За одоо яг энэ минь те энэ доторхын дизайн ч юм уу те ингээд ер нь яг энэ нэг дизайн нь үнэхээр таалагдахгүй нуучлаарай. За энэ бол гэхдээ зөвхөн надад таалагдахгүй л байгаа асуудал баг. За тэгтээ нөгөө талаасаа бас нөгөө яг үнэндээ бол би ингээд хятад машин, танк ялангуяа энэ машиныг үзье гэдэг дээр бол маш олон удаагийн дугаар дээр угнаа бол угаасаа үзье гэдэг ихний одоо дугаар арахад л хүмүүсийн сэтгэл байсан. Угнаа ч гэсэн нөгөө талаасаа бас авч үзэж болох юм а гэдэг сэтгэл байсан. Гэхдээ би бол энийг хойшлуулсараад яг өнөөдрийн 8 дахь дугаар дээр би тэр энийг сонирхоод үзэж байна. Тэгээ яагаад тийм байсан бэ гэхээр ер нь нэг тийм хятад машин гэхээр надад бас тийм айхтар юу байхгүйсэн. Сонирхол байхгүйсэн. Гэхдээ энэ машины хувьд бол бас нилээдгүй тийм сэтгэлдлийг өөрчлөлөө гэж бодож байна. За тэгээд нөгөө яг саяныхтайгаа буцаад эргээд холбоо ярихад загварын хувьд бол энэ надад таалагдахгүй шүү дээ. Гэхдээ материал одоо хийцлийн хувьд бол үнэхээр дэжгүй байна. Яг үннийг хэлэхэд. За бусад өмнөх үтсэн машинуудаас ч ерөөсөө одоо чанарын хувьд бол ерөөсөө дутгааргүй харагдаж байна тий. За тэрийг бас ер нь бол яг ингээд өөрөө биеэрээ ирж үзээ, тестлээ, унж үзээ гэх юм ингээд гараараа мэдрээ те ингээд бариад үзэхэд угаасаа хувь хүнд ингээд шууд мэдрэгдэх баг. Тэгэхээр магадгүй үдчихэж байгаа та ч гэсэндээ те бодонгийн шоурум дээр ирээд энэ машинуудыг тестлээд унаад явах бүрэн боломжтой юм байлээ. Тэгэхээр тэр үед бас нөгөө өөрийн яг ингээд биеэрээ ирж мэдрэх чинь нэг сэтгэлдлийг шал өөр болгож байлаа л та. За өнөөдрийн туршилт бол ямар ч сан энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ уламжлалт ёсороо битээр бас өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцъя тий. Тэгээд за эхлээд чамаас эхлэн байна. Ямар санагдав танк 300? За надад болохоор ингэ санагдсан. За яг одоо машинаа салих уу яах вэ гэдэг энэ болонд бол орхон зүйтэй байсан машин гэж бодогдлоо. Эхний сэтгэгдэл. За тэгээд гүйцэтгэлийн хувьд болвол бас бүхэл одоо юу гэдгийг оффроуд функцүүд энэ лок гэхэд л ингээл 3 төрлийн лок мок байж байгаа тий. Ингээд сая ингээд ер нь бол аль болох өөрөөр нь үзье эсвэл ингээд энэ системүүдээ хэрэглээд ашиглаад үзье энэ гэдэг дээр бүх опшн байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр талаасаа бол нэлээд бас ийм нөгөө нэг боломжтой гэх юм уу тий байж болох үс гэдэг ийм сэтгэл төрүүллээ. За тэгээд дизайн талаас нь бол ярьсан. Надад үнэхээр таалагдахгүй байгаа. Салоны дизайн бол бүр таалагдахгүй байгаа. Харин танк 700 дээр бол вау гэж бодогдохоор тийм дизайн доторх салон байсан те. 300 загвар дээр бол тэгэхээр шал өөр юу байд юм бэ тийм ээ. Дизайны хувьд бол энэ нэг угаасаа би бол айхтар сайн мэдэхгүй. Гэтэ түрүүний тайлбарлалч нөгөө бас ойлгосноор бол энэ бол танкийн хамгийн доотлих нь одоо юу гэдэг ааш те. 300 загвар нь бол тэгээс 400 гээл 400 болон тэр 700 загварууд бол айгуу гоё ярьсан шүү дээ. Тийм байна. Тэгээд яг шууд яг бидний яг сонголт болох уу гэвэл maybe үгүй гэж бодож байна. Тэр нь бол хит хитэн
шалтгаантай. За тэрийг нь ярихаас өмнө чиний сэтгэлийг сонсч. Тийм. Яг хоо нөгөө танк 300 яг бидний анхны нөгөө нэг машин сонгох чагсаалтан донд сонирхох чагсаалтан донд бол байгаагүй л дээ. Гэтэ яг чиний хэлж байгаа шиг байх ёстой байсан байна. Нэр яг энийг туршиж үзэх хэрэгтэй байсан байна. Тэгээд маш олон хүмүүсийн сэтгэл ирсэн танк 300 үзээч гэдэг. Тэгээд тэр сэтгэл дунд бол маш их таалагдсан. Тэгээд яг хуу бусад олон бас хятад машинуудыг ингээ үзээч BAV 202 өөр чинь юу лээ BJ 40 Leopard гэдэг те. Тэгээд яг хуу тэр бүгдийг бол битээр бас яг сонирхоогүй байсан. Ялангуяа за BAV 212 бол Ines Granny дээрээс нэг дахиад нэг жоохон холбооч юм шигтэй. Тэгээд яг өөрийн гэсэн цувралтай. Тэгээд нөгөө Leopard юу өдрийг баг нэгтгэхэд ингээ танкын цувралыг үүсчих нь илүү амар байгаад байгаа байхгүй. Тэгээд ерхий санааг нь аваад тийм тэгээд яг нөгөө би загвар тал дээр бол би чамтай зарим зүйл дээр санал хэлээ зарим зүйл дээр нь бол санал нийлэхгүй байгаа. Гэхдээ юу гэхээр гаднах төрх бол надад 300 ялангуяа танк 300 бол ерөөсөө таалагддаггүй байсан. Яг энэ 300 бол дайжгүй. За тэг мөн юун дээр байсан бас цагаан 300 байсан шүү дээ. Тэр бол их дайжгүй. Тэгэхээр юу гэхээр бас тоноглоод ингээд ихэхээр өөрийнхөө өнгө төрхийг бас гоё засч чаддаг те. Нөгөө тоноглол авдаг гэдэг шүү дээ. Тэр талдаа бол бас гоё юм байна. Тэгэхээр тэр нь бас даваа тал болох болоо гэж бодож чинь. Тэгээд энэ бодон дээр байгаа энэ машинууд жишээлбэл яг одоо энэ ингээд бэлэн болгоод те ингээд гүпэр ингээд сольчихсон энэ байгаа. Энэ байдал нь бол маш гоё санагдлаа. Одоо энэ дээр бол винчийн тавихад дутуу байх шиг санагдчихэв. Тэгээд яг стоккороо байгаа 300 бол жоохон царай мата шүү. Үнэн тэрэн дээр бол би амар санал. Яг гэдэг яг энэ бол гайгүй цайлаг байна. За дотор салон бол яг хуу тийм гоё үзэмжтэй биш ч гэсэн нэг тийм нөгөө юуки чанар нэг хийц чанар сайтай гэх юм уу. Тэр нэг гэлтгэр мэлтгэр бол тийм ээ тийм санал нийлнэ. Бас жоохон гэлтгэнсэн юм бас нэг тийм гоё санагддаг. Яг хуу унж яваад ингээ явж байгаа үед бол энэ машинд бол чадамж бол үнэхээр сайн байна. Бидний өмнө ярьж исэн бүх машинуудтай ингээд дүүцгүүц ингээд чадамжийг бол хөрвж өгч байгаа. Тийм учраас энийг үзэх ёстой байсан байна гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр бидний нөгөөд нь хүрэх гэсэн зорих гэсэн газарт бол явж чадах тийм. Тэгээд өнгөрсөн энэ машиныг бол өнгөрсөн жил чингээ магадгүй 2 жилийн турш бол тэр бодонгийнхан ч бай, өөр хувь хүмүүс ч бай зөндөө олон газраар тусчаад аваад яваад үзчихсэн. Ер нь бол эхнээс эхлээ 100,000 км бол хүрээд эхэлсэн байгаа машин байх гэж бодож байна. Яг түүхийн ярихтай 21 оноос хойш тий. Тэгэхээр харьцангуй залуу машин ч гэсэн. Тэгээд энэ машины ганц сул тал нь тэр байгаа да. Юу их тэр зүгээр. Тийм батлагдаж амжаагүй. Дуршигдад дуусаагүй. Гэтэ тэрийг бол нөгөө шууд тэр нь муу гэсэн үг бол биш. Тэгэхээр тэн дээр бас хүмүүс үзэгчд бас ингэ жоохон нээлттэй юмд хандаасаа гэж бол би бас хүсмээр энэ юу ихтэй би тэр өмнөсөн житөрийг үзээд бас ийм гоё байж болох юм байна. Тэр бол бүр амар экстрим оффроудд явахгүй ч гэсэн оффроуд гэсэн тийм гэдэг шиг яг зөвхөн хятад гэдэг үндсээр битгий хараарай. Ер нь ингээд туршаад үзээрэй, өөртөө сонирхоод үзээрэй. Тэгээд эн чин шинэ машин ингэж аваад шууд гараад явхад бэлэн юм байгаа. Гихмишлэнгээр. Тийм тэр яг наадхан дээр чинь бас нөгөө нэмээд хэлэхэд хятад гэдэг юугаар яг ингээс шууд тэр сэтгэлгээгээ ер нь бол хаях хэрэгтэй байгаа тийм. Тэгээд энэ дээр болохоор энэ одоо яг энэ танк загвар бол одоо юу гэж байгаа Орос, Казахстан руу бол нэлээд юм ирчтэй ингээд гарчихсан тийм. Одоо нэлээд юу яж байгаа юм лээ. Тэгээд дээрэс нь Австрал, Америк руу бас гарсан гэж сонсогдсон тийм. Ер нь бол ингээд эхэлж байгаа тийм Америк руу бас эхэлж байгаа. Тэгэхээр дэлхийн бусад улс орнуудад ингээд нэвтрээд хүлээн зөвшөөрөгдөөд гэхүү те тодорхой хэмжээнд хэрэглээнд ороод эхэлж байгаа учраас бас нөгөө талаас энэ машин чинь өөрөө хүлээн зөвшөөрөгдөж чинь гэдэг нэг юм үнцэг гарч иж болох гэдэг байгаа гэж үзээд байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр талаас нас илүү харах юм бол чи зөвхөн ингээд Монголд орж ирчихсэн Монголд ингээд яваад байгаа туршигдаад байгаа асуудал биш байгаа байхгүй те. Тийм. Тэгээ яг надад нөгөө нэг яг бидний үтсэн машинууд дундаас Ines энэ хоёр чинь ялгаагүй яг хоёлоо шинэ машин байдаг. Цоо шинэ машин байдаг. Тэгсэн хэрнээ амар сайн чадамжтай. Магадгүй нөгөө хуучин машинууд, хуучин брэндүүд нөгөө уламжлалт брэндүүд маань жоох нөгөө comfortable гэдэг чинь хэтэрхий өөрөөсөө ингээд эртцсэн юм шиг. Тэгэхэд өөр машинууд шинээр гарч ирэнгуудаа бүх юмыг нь чаддаг. Бараг зарим юм дээр илүү гараад ирж гин гэдэг. Тэгэхээр ийм нөгөө тийм компетишн байгаа гэдэг чинь өөрөөсөө биднэрт илүү олон гой сонголтыг бий болгож байна. Дээрээс нь зөвхөн танк 300 нь өөрөө бараг хүн болгон тохирох юм олон төрлийн сонголттой. Тэ өөрөөр тоноглогдсон альсвал цаашдаа стокорож байгаа. Тэнгуута 400 700 гэдэг тэдэр нүртэл дотроо дахиад өөрөөр тоноглогдсон байгаа. Тэгэхээр ингээд юм маш гоё боломж. Бас нэр энэ дээр нэг юм нэмээд хэлэхээр
яг сүүлийн үед яг танк хөлгөлж байгаа хүмүүс те өөрсдийн гоё community амар гоё бий болгоод тэрэн дээр бол бодгийнхан бол маш их гоё юмнууд хийгээд тэгээд хамтдаа аялал хийдэг аюу хийдэг иймэрхүү юмнууд үүсэт байгаа. Тэр бол маш гоё санагдсан. Монголд яг тиймэрхүү юм бас цөөхөн байгаа. Тэгээд яг тиймэрхүү юм офрод ингээд аялал юм дээр клуб нэг юм community үүсэж байгаа. Тэр юу бол бас тэгээд нэг юм үг төрөх бий болчих шүү дээ. Тийм. Тэгээд яг хамгийн гол давуу тал нь бол цоошин машиныг за яг тэр яг ийм гүйцэтгэлтэй ч юм уу ийм төрлийнхөө машинууд дундаа маш хямд боломжийн үнээр ингэж авч унж цоошин машин штэ. Тэгээ монголчууд ер нь бол дандаа л нөгөө нэг second hand машин ундаг штэ. Ихэвчлэн л ундаг тий. Тэгэхээр тэр цаг үе бол магадгүй бас ийм төрлийн брэндүүд ингэж орж ирснээрээ тэрийг өөрчлөх бас нэг юм боломж гэж харж байгаа юм тий. Тэгэхээр ер нь бол хүн амьдралдаа бас цоошин машин унах гэдэг чинь өөр айгүй гоё мэдрэмж тий. Тий. Миний хувьд бол яг эргэлзээ хിവэр байгаа юм бол мэдээж хэрэг нөгөөдөг энэ батлагдаагүй ягаагүй гэдэг тэр эргэлзээ болол байгаа танк нь гэдэг брэнд нь өөрөө удаагүй тийм машин нь өөрөө удаагүй тэр эргэлзээгээрээ ер нь бол тэр бол маш том юу болох бах сөрөг тал гэх юм уу юу гэх юм сул тал гэх юм уу тийм нэг нөгөөлт нь гарч ирж байгаа юм. Тэгтээ өнөөдрөөс эхлээд ч юм уу магадгүй одоо яг ингээ бүгд харж байгаа ер нь ингээ сүүлийн үед танкууд ямар их юм үзүүлж харуулж байгаа л бодгийнхан ямар их тестүүд хийж байгаа вэ тэр бүгдийг хараад байгаа. Тэгэхээр магадгүй дахиад нэг 2 3 4 5 жилийн дараа нөгөө эдгээр чинь батлагдаад ирэхтэр тэр нөгөө зах зээл дээр маш хүчтэй байр суурийг эзэлсэн нөгөө бид нар нэг амаа барина гэдэг шиг тийм байдалд хүрэх үе тий. Тэгэхээр тэрийг бас яг та бүхэн бас өөртөө бас дотроо бодож яваарай. Тэгээд хитрхи зөвхөн хятад гэж хаахгүйгээр юугаа бас нэг боломж олоход өөртөө ч тушааж үз. Зөвхөн бидний их биш тий. Нөгөө би нөгөө нэг юу яасан байхгүй яг хятад машин гээд өөрөө жоохон эргэлзэжсэн үзчихэн гутаа жоохон муу юм хэлэхээс илүү сайн юм хэлэх гээд жоохон тэрэн дээрээ санаа зовоод зүгээр өөртөө үз гэж хэлээд. Тэгээд бас нэг юм хэлмээр байгаа юм нь юу гэхээр entry ер нь бол яг офрод англи аялал адал явдал руу анх орж ирж байгаа хүмүүс бол яг энэ машинаар эхлэхэд бол амар гоё боломж юм шиг байна. Одоо нөгөө яг ямар машинаар эхлэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа тий. Эсвэл нөгөө за уламжлал хуучны хүмүүс одоо жишээл яг үнэхээр Nissan Patrol Y60 61 ундаг хүмүүс бол хизээч энийг унж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нэг өөр хүмүүс байгаа шүү дээ хуучны хүмүүс чинь. Тэгвэл яг шинээр ингээд офрод аялал адал явдалд орж байгаа хүмүүс бол бүх технологид бүх ашиглах ёстой гормууд бүх юмнууд нь бэлэн байж байгаа. Үний хувьд боломж юм байна. Тэ тэгээ цоошин машин байна. Тэгэхгүй энэ чинь бас үнэтэй хобби шүү дээ. Тэ тоноглоход үнэтэй. Тэгээд энэ тонголцсон байгаа нь ч гэсэн баг. За тэгтээ яг энэ бүгдийг нэгтгэхэд бит хоёр яг одоо нэг цөөн тооны за ер нь бол 10 машин гэж сая сүүл шийдчихсэн бит хоёр. Ер нь бол цөөн тооны машин үүснэ гэж бодож байгаа. Хүмүүсийн сэтгэлийг сонсож байгаа. Машинуудаа нэмээд 10 машин үзээд тэднийг хооронд нь харьцуулаад манай машин хүртэл тэр дунд хаана явж байгаа юм те. Энэ шинэ машинууд чинь бас ямар байгаа, ямар технологийн дэвшлүүд бий болчихсон гэдэг харьцуултуудыг хийгээд гаргана. За тэр үед бид тэрийн өмнө үтсэн машинууд за дахиад үзээг байгаа 1-2 машин дээр те. Энэ бас дунднаас хаана харьцуулагдаж орж ирэх нүг бас сонирхолтой бас яриа өрнөх бах. Түүнээс биш одоо бас яг ингээд харьцуулаад яхад тэрхий их яриа болох гэдэг тийм. Яг үнэ. Тэгээ тэн дээр яг ямар хүчин зүйлүүдийг авч үзээд нэгээс 10 хоорондоо ангилагдаад энэ машин гараад ирчвэ нөгөө бусад бүх машинууд маань тий гараад ирчвэ гэдэг дээр айгүй том факторууд гарч ирнэ гэж бодож байгаа. Тий одоо бол эн чинь ингээд тухайн өдрөө үзээл ингээд нэг богинохон туршилт хийгээл тий эхний сэтгэл хуваалцаад байгаа. Тэгээ нэг жоох ингээд тэр факторуудаа нилээ ингээд бүтцчлээд ингээд оруулаад ирэнгүүт яг эренб нь хаана вэ гэдэг нь хандах гээд авах гэж бодож байна. Тэгээд нэлээд харьцуултууд хийж яахгүй. Тэгээ яг зөвхөн машинаар нь яг тэр машин гэж бодохгүй бол өнөөдрийн хувьд бол би танкыг одоо жишээл нэг мэдхгүй учраас хүлээлт амар доогор байж байгаад нөгөө өндөр болж ирж шүү дээ. Тэгмээд би эсрэгээр Land Cruiser 300 дээр хүлээлт өндөр байж байгаа. Яах вэ л гэд ингээ гарч ирж байгаа. Энэ хоёрын хоорондох юм одоо жоохон зэгцэлж байгаад нэг дүгнэлтийг томгоор хийх хэрэгтэй байгаа. Yes, тэгж бодож байна. За тэгээ ямар ч гэсэн одоо ингээд өнөөдрийнхэн дугаарыг энд хүрээ дуусгая гэх маш их юм байна. Харин тий нэлээ урт болсон болоо яасан бол тий. Тийм тэгээд мэдээж subscribe хийж амжаагүй бол subscribe хийгээд лайка дараад хүмүүст share хийж өгөөрэй. Та бүхэн хэрвээ 300 хэрэгэлдэг бол comment хийгээд ямар өөрсдийнхээ сэтгэлийг хуваалцаарай. Хэрэгэлдэггүй хүмүүс байгаа бол за
талтай магадгүй муулмаар байвал муулж болно тий. Гэхдээ тэр хүмүүс очиод үзээрэй гэж бас зөвлөмөр. Яг үнэ. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа баяр та. Баяр та.